Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2010 онд нээлттэй хийсэн Домогт Harry Potter цувралын 7 дугаар анги Үхлийн хөндий киног ярьж өгөхөөр бэлдлээ. Англи хэлийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран сурсан шиг сурмаар байна уу? Тэгвэл Wall Street English-ийг зориорой. 77 47 Кино маань яамны шин сайд харанхуй эзний талаар мэдэгдэл хийж буугаар эхэлнэ. Энэ үед хүн бүр айж байлаа. Дүүрслигийнхэн хүртэл Волдемортоос айгаад нүүж байгаа нь харагддаг. Hermione ч өөрийнхөө аав ээжийг аюулд оруулахгүй тулд тэдний толгооноос нь өөрийнхөө талаарх бүх дурсамжийг авч хаяад гэрээсээ явлаа. Энэ үед Harry харин гэрийнхнийгээ өдөн өгч гунигтайгаар харж зогсно. Lucius-ийн шилтгэнд Lord Voldemort болон түүний өхөл идэгчид хуралдаж байна. Snape-ийг эрэхтэн тэд аль хэдийн Hogwarts-ийн нэг багшийг тамлаж байна. Тэд Harry-г 17 хүрэхээс өмнө алхаар төлөвлөж байгаа юм байна. Галчууны бүлгийнхэн түүнийг хамгаалж байгаа гэдгийг Snape тэдэнд хэлэх болно. Шидтний яамны нэг ажилтан Волдемортын дагагч байжээ. Ингэснээр шидтний яам нь хүртэл Волдемортын гарт орчихсон гэдэг нь харагдах болно. Волдеморт Harry-г хаана байгааг мэдхийг хүсгэд Snape аюулгүй газар буюу гишүүдийнх нь нэгний гэрт байгаа гэж хариулна. Bellatrix энэхүү даалгаварт нэгдээд хүүг алмаар байгаагаа хэлэхэд Волдеморт уурлнаа. Хүүг зөвхөн би алах болно л гэж хэлэх болно. Гэтэл түүнд нэг асуудал тулгарсан нь Harry Potter болон Voldemort-ийн саваа нэг орцоор хийгдсэн тул нөгөө хүндээ өхлийн аюул учруулж чадахгүй юм байна. Тиймээс тэр Lucius-ийн савааг дээрэмдэж авлаа. Авсан саваагаараа өнөөх багшийг энгийн хүмүүсийн тухай хичээл заадаг тул алччихдаг. Энэ үйл явдал нь Draco-д маш хүн дээр туснаа. Voldemort харин өгсөн багшаар Nagini могоогоо хооллчихно. Harry харин гартаа нэг толны хилтэрхий бариад сууж байна. Түүндээ Dumbledore-ийн дүрсийг харж байна. Harry маань гэрээ орхиод Horcrux-ийн ирэлд гарах гэж байгаа бөгөөд сүүлийн удаа өөрийнхөө амьдардаг байсан шатны доод талын умгар өрөөгөө ажиглав. Гэтэл гинэд хаалга тогшоод найзууд нэрлээ. Тэдний төлөвлөгөө бол бүгд Polyjuice ашиглан Harryтай адилхан болж нэг нэгээрээ дайсныг төөрүүлэн Harryг аюулгүй газарт хүргэх юм байна. Ингэснээр үхэл идэгчид алин жинхэнэ Harry гэдгийг ялгаж чадахгүй гэж тооцоолжээ. Harry өөрийнхөө төлөө хүмүүсийг эрсдэлд оруулахыг хүссэнгүй. Даанч өөр арга байсангүй. Харин энэ нөхрийг Maldangus Fletcher гэдэг бөгөөд ер нь жоохон үл бүтэх нөхөр юм байна. Тэд Polyjuice-нээс 7 ширхэг Harry болон хувирлаа. Жинхэнэ Harry Hagrid-тай явж харин ганц нүдэд Moody Maldangus-ыг авчав. Ингээд тэд хөдөлж эхлэвгүй юу? Мэдээж араас нь бөөн үхэл идэгчид хөөж харагдана. Тэнгэрт бөөн тулаан болж байсан тул Hagrid доод замаар явж эхэлнэ. Hagrid маань явах замдаа үхэл идэгчид оногдон ухаан алдаад жолоочгүй болчихно. Энэ үед Harry Hagrid-ыг аварч үхэл идэгчдээс салж чадлаа. Тэнгэрт буцаад гараад иртэл Harry-гийн шар шувуу Hedwig түүнийг хамгаалж урдуур нороод өгчихдөг. Harry нисэж явтал Voldemort өөрөө түүний араас хөөж эхэллээ. Тэд саваагаа гарган тулалдсан ч Волдемортын булаасан нөгөө саваа нь өөрт нь захирагдахгүй байгаа учраас Волдеморт энэ удаа ялагдчихна. Ингээд манайхан явсаар Weasley-гийн герт газардлаа. Тэднийг Ron-ийн ээж Molly хүлээж авнаа. Бусад хүмүүс санаа зовж байгаа нь харагдана. Тэр үед нь Lupin George-ыг дагуулж ирэхэд чихэндээ хүнд бэртэл авсан байгаа нь харагдана. Lupin шууд Harry-г барьж аваад саваагаа гаргаж түүнийг мөн эсхийг баталгаажуулав. Harry яагаад ингэж байгааг нь асуудал тэдний дунд явсан нэг нь Волдемортод мэдээлэл өгчихсэн юм байна. Мэдээж нөгөө Maldangus шүү дээ. Бүгд буцаж ирэхэд манайхан хин хинийгээс хижиглэн зөвхөн өөрсдийнхөө л мэдих зүйлсийг асууж эхэлнэ. Азар бусд нь бэртэж гимтээгүй байна. Тэр үед нь Fred ирээд ихрээ гимтсэн байхыг харж зүгээр эсхийг нь асууж тоглоом хийлээ. Харамсалтай нь энэ тулааны үеэр ганц нүдэд Moody өгчгэж дахиад л өөрөөс нь болж хүн өгсөнд Harry маань маш их шаналх болно. Harry шүн унтаж байхдаа дахин Horcrux-уудын талаар зүүдлэх болно. Энэ зүүдэндээ Voldemort Ollivanders ямар нэг зүйл шаардан нэхэж буйг харах болно. Harry шөнөөр босож ачаагаа аван ганцаараа явах гэж байтал Ron өдөөс нь гараад ирлээ. Нэг тийшээ явах гэж байгаа мó. Одоо дахиж шинж өгөхгүй. Надаас болж. Чиний төлөө гинэ. Ганц нүдэд Moody чиний төлөө өгсөн гэж бодоо юу? George чиний төлөө гимтсэн гэж болоо юу? Анд минь чи сонгогдсон нэгэн байж болох ч чамаас илүү том зүйлс тохиолдож байна. Мэдээж үргэлжил том зүйл тохиолдож байна. Надтай хамт яв. Юу? Тэгэд Hermione-г орхих болж байна уу? Галзуурчхаа юу? Бид түүнгүүгээр 2 өдөрч тэсэхгүй. Гэхдээ ингэж хэлсэн гэж түүнд битгий хэлээрэ. Үүнээс гадна чамд одоо ч сэжвэр байгаа. Дээрээс нь бид хуримтай шүү дээ. Надад хурим хамаагүй. Намайг үнэхээр уучлаарай. Энэ хэний ч хурим бай. Би Horcrux-уудыг хайж эхлэх болно. Энэ бол түүнийг ялах ганцхан боломж. Бид энд удах тусам тэд хүчрэхэг болно. Ron түүнд өнөө орой л өнжчих гэж ятгахсаар Harry маань ганцаараа явхаа боллоо. Ron Harry-гаас Voldemort-ийн сүнсний хэсгүүд устгахад мэдэрч чаддаг эсэх талаар асууна. Даанч Harry мэдэхгүй байна. Тэд ер нь хаанаас эхэлж бусад Horcrux-уудыг
байхаач мэдэхгүй байна. Роны ах нь Флэр Делакурта хуримлахаар болсон байдаг ба бараг л сүүлчийн удаа нэг сайхан халуун дулаан баяр тэмдэглэж байгаа нь энэ юм байна. Хурмын өглөө болж хүн болгон хуримд бэлдэж эхэлжээ. Жини Хари дээр ирээд өөрийнх нь даашинцны цахилгааныг татаж өгөхийг хүсэх болно. Хари мэдээж юу гэж татгалцах вэ? Тэр хоёр үнсэлцэж байтал ах Жорж нь харчихлаа. Бандсан хоёр маань тал тийшээ яваад өгнө. Тэд майхнаа босгож байтал шидтний яамны сайд Дамблдорын тэр гуравт үлдээсэн зүйлийг өгөхөөр ирдэг. Ронд нэгэн гэрэлтүүлэгчийг, Хермонид нэгэн ном, харин Харид анхны Куичийн тэмцээн дээрээ барьж байсан алтан бөмбөгийг нь өвлүүлсэн байв. Эцэст нь тэр гуравт Гриффиндорын элдийг үлдээсэн бөгөөд элд нь хулгайлагдсан гэд олдохгүй байгаа ажээ. Гэвч элд хизээд хэрэгтэй цагтаа гарч ирдэг шүү дээ. Хурим эхэлж хүн бүр харанхуй цаг үед хэсэгхэн чигсэн аз жаргалтай байна. Хари Лунагийн аавтай танилцсанаа. Лунагийн аав нь ч бас хачирхалтай хүн байх бөгөөд түүний зүйлд Харигийн анхаарлыг ихэд татав. Хари маань өдрийн сонинд Дамблдорын талаар бичсэн нийтлэлийг асуухаар нийтлэлчдэр очино. Нийтлэгчээс Дамблдор түүнтэй байсан ба Годрикийн хөндийг их газар амьдардаг байсан талаар мэдэж авна. Ингээд тэд хурмын дээрээ байж байтал үхэл идэгчид түүн рүү дайрах болно. Манай гурав бусдыгаа орхиод зугтлаа. Тэд хувцас солжимсөд нэгэн кафед цаашид яах талаараа ярилцаж байтал тэдэн рүү дахиад л үхэл идэгчид дайрна. Манай гурав үхэл идэгчдийг унгаагаад тэдний ой санамжийг устгав. Ингээд тэд олны нүднээс хол байхын тулд Сириусийн нууц байшинд очноо. Маргааш тэд байшингаар хисүүчилж яваад зүлгэн дотор захиа үлдээсэн хүн Сириусийн ах байсан болохыг олж мэддэг. Тэд сууж байтал Сириусийн гэрийн бууг нэрээд түүний зүйлтийг хараад шууд таних болно. Тэд түүнээс жинхнийг нь хаана байгаа эсхийг асуухад хэдхэн жилийн өмнө Малдангус Филчер ирж хулгайлсан болохыг нь хэлнэ. Ингээд түүнэр Филчерийг хайлглаа. Энэ хооронд Хогвартс руу сурагчид явж байхад үхэл идэгчид тэдний галт тэргийг зогсон Харийг хайх болно. Шидтний яамнаас хүртэл Харри Поттерыг эрен сурвалжилж байдаг. Гэрийн савдаг Кричер болон Добби нар тэдэнд Малдангусыг олоод ирлээ. Тэд түүнийг байцсан жинхэнэ зүйлд хаана байгааг асуухад Амбрижид зарчихсан гэх болно. Дараа нь тэд яамны хоёр ажилтныг замд нь ухаалдуулаад тэдний дөрөвд хувирах болно. Харри энэ үед найзуудаасаа салж яваад яамны шүүх рүү орох ба Амбриж өнөөх Хоркраксыг зүүсэн байхыг харна. Амбриж нэгэн эмэгтэйд хэрэг тогож байх бөгөөд түүнд нь ууралсан Харри түүн рүү яг дөхөж байтал уусамлынх нь хугацаа дуусчихнаа. Бүгд Харриг таньчихлаа. Харри Амбрижийг ухаалдуулаад Хермоны Хоркраксыг авч манай гурав яамнаас амжилттай зогтно. Гэтэл шилжих явцад Рон гарандаа хүнд гэмтэл авчихна. Тэд хүний нүднээс далд ойд хэд хоногийг өнгөрүүлэхээр боллоо. Манай гурав Хоркраксыг саваагаараа устгах гэж оролцсон ч устдаггүй шүү. Ингээд Харри явж устгах аргыг олдлоо өөртөө байлгахаар боллоо. Энэ үед тэрээр үзэгдэл үзэж байх бөгөөд Волдеморт саваа хийгчээс нэг зүйл асууж байдаг. Харри зүйлтийг зүүснээс хойш нэлээд бухимдуу уур уцаартай болж эхэлнэ. Үүнийг нь анзаарсан Хермони түүнээс зүйлтийг тайлахыг шаардна. Тэр гурав ээлжилж зүүж байхаар боллоо. Харри радиогоор Снейпийг Хогвартсын захирал болсон болохыг сонсно. Энэ хооронд Хермони нэг чимээ сонсоод очиход ангуучид явж байхдаа таарах болно. Гэвч Хермонигийн хийсэн хамгаалтын шившлийн ачаар тэд Хермониг харсангүй. Роман Харри Хермони хоёрыг хамт явж байгааг хараад баг зэрэг хардах болно. Рон зүйлтийг зүүснээс хойш тэр хоёр өөрт нь улам дотн байгаа мэд санагдж эхэлдэг. Тэд явсаар нэгэн нуурын дэргэд буудаллаа. Хермони Харригийн өсийг тайрж байхдаа нэг зүйл санана. Гриффиндорын ил дээр Хоркраксыг устгаж болохыг Харрид хэлдэг. Рон гинэт босч ирснээр уурлаад унлаа. Харри Рон хоёр хоорондоо муудалцаж Рон тэднийг орхин ганцаараа явдаг. Хермони Роныг явснаас хойш их сэтгэлээр унах болно. Үүнийг нь харсан Харри Хермонитой бүжиглэж багч гисэн сэтгэл санааг нь өргөнө. Харри Дамблдорын үлдээсэн алтан бөмбөгийг харж байгаад анх яаж авч байснаа санаад уруулан дээрээ хүрэхэд бөмбөгөн дээр сүүлчийн мөчид онгойлго гэсэн бичиг гарч ирдэг. Үүнийгээ Хермонид хэлэх болно. Хермони ч мөн ялгаагүй. Дамблдорын үлдээсэн үлгэрийн номыг ойлгохгүй байгаагаа түүнд хэлнэ. Харри дараагийн сэжүүрийг хайхын тулд Хермоник өөрийнхөө төрсэн газар болох Годрикийн хөндий рүү явахыг ятгадаг. Тэд Годрикийн хөндийд очиж Харри аав ээжийнхээ буш руу харан зогсож байтал Хермони нэгэн булшин дээр өнөөх тэмдэг байгааг олж харлаа. Тэдэн дээр нэг эмгэн ирж манай хоёр эмгэнийг даган гэрэлүүн орно. Гэтэл энэ нь занг байж эмгэн Волдемортын могоо Нагины болон говьраад манай хоёр залуу руу дайрна. Нилээн эвгүүцсэн ч тэр хоёр тэндээс эсэмэнд зугтаж чадна. Яасан ч хэцүү юм бтэ. За нэрэ манай киночид дунд Арсеналын тоглолтыг амьдаар үзэх хүсэлтэй хүмүүс байна уу? Арсеналын тоглолтыг Лондонд бодитоор үзэх боломж байна гэвэл манайхаа итгэх үү? Омо худалдаж аваад баримтаа суглааны линкээр бүртгүүлчих. Тэгээд л та суглаанд оролцож ялах юм бол Арсенал багийн тоглолтыг үзэх болно. Одоо 2 супер азтан тодорох дутуу байгаа бөгөөд iPhone 16 бүрэн автомат угаалгын машин зэрэг нэмэлт зөндөө олон азтны бэлгүүд байгаа. Манайхан дэлгэрэнгүй мэдээллийг Саруулгэр Facebook хуудаснаас аваарай. Тохирлыг боловсрал ТV болон Саруулгэр Facebook хуудасаар шууд дамжуулах болно. Ингээд ямар ч сэжүүр олж чадаагүй тул манай хоёр ярилцаж суух ба Хермони Харрид саваа хугарсан болохыг хэлнэ. Харри согоог дагсаар нэгэн хөлдөө цөөрөмд ирэхэд цөөрмийн
оролт Гриффиндорын элд хэвтэж байлаа. Хари яарвчлан хувцас тайлаад элдийг авахар ус руу орноо. Харин тэр үед зүйлт хоолойг нь боогоод Хари живжиглэн. Яг хэрэгтэй үедээ харин манай Рон гарч ирээд түүнийг уснаас татаж гаргана. Чи чинь галзуурч хаа юу? Чи байсан юм уу? Мэдээж ойлгомжтой шттэ. Чи Патронус шивсэн гэж үү? Би чамаг байсан гэж бодсон шттэ. Чи яагаад эргээд ирсэн юм бэ? Ингээд Рон юу ч хэлдэггүй. Ингээд Хари Хокраксыг нээж Рон элдээр устгахаар болдог. Хокраксыг нээх үед харин аимшигтай юм болно. Хокракс: "Би чиний зүрх сэтгэлийг харсан. Би чиний зүүдийг харсан. Рональд Уизли. Мөн би айц их чинь харсан. Охинтой болохыг хүсдэг. Ээжээрээ хамгийн бага хайрлуулсан нэгэн. Найз их чинь илүүд үздэг охинд ч тоогдоогүй." Хари тэндээс: "Рон, устдаг." Инgeэх үед Хари Хермоны хоёрыг Ронд харуулхуулна. Хуурамч Хари тэндээс: "Чи байхгүй байвал бидэнд илүү дээр. Чамгүйгээр бид илүү аз жаргалтай байх болно. Өөрийгөө Хари Поттертай харьцуулдаг чи хэн бэ? Сонгогдсон нэгний хажууд чи юу юм? Ээж чинь намайг өөрийнх нь хүү байсан болоосой ч гэж боддгийм. Ямар эмэгтэй хүн чамтай хамт байх юм? Чи бол хинч биш. Түүнтэй харьцуулахад чи хинч биш." Энэ үед л Рон ухаан орж Хокраксыг устгах чадна. Эцэст нь нэг юм чадлаа. За одоо харин тэдэнд устгах 3 Хокракс үлдлээ. Хермоны Роныг хараад түүнд үхтлээ ууралнаа. Гэхдээ ирснийг нь бодоод багахын ч гэсэн баяртай байдаг. Рон Хермонид бүхнийг тайлбарлан Дамблдорын үлдээсэн асаагур түүнд тусалсан болохыг хэлдэг. Хермоны орж ирээд тэдэнд Лунагийн аавтай уулзаж тэмдгийн талаар асуух хэрэгтэй болохыг нь хэлнэ. Учир нь тэд дараагийн Хокраксыг хаанаас олохыг мэдэхгүй байгаа. Тэд Лунагийн дээр нэ. Лунагийн аав нэлээд хачин жигтэй ажиллах хэдий ч тэднийг гэртээ оруулна. Лунаг хаана байгааг асуухад аав нь удахгүй ирнэ гэх болно. Хари түүнээс шуудхан тэмдэгний талаар асуунаа. Лунагийн аав: "Энэ чинь үхлийн хөндийн тэмдэг. Манайд ойлгосонгүй." Лунагийн аав тэднээс 3 ах дүүгийн үлгэрийн талаар асуухад Рон л ганцаараа мэддэг болж таарлаа. Хермоны номыг гаргаж ирнэ. 3 ах дүү сарны гэрэлд нэгэн удаа урт замаар аялаж явжээ. Шүн дунд ээж үргэлж шүн дунд гэж уншиж өгдөг байсан юм. Хермоны муухай харлаа. Рон: "Сарны гэрэлд гэх нь зүгээр юм байна. Бүр хамаагүй дээр юм байна." Гэтэл Лунагийн аав цонхороо эхэл сэжигтэй харах болно. Хермоны: "Гэтэл ах дүү 3 явхад маш аюултай гол дээр тулж ирнэ. Шид мэддэг 3 ах дүү хөнхөн саваагаад өгөхөд л гүр хийчихнэ. Гэсэн ч голыг гатлахаас өмнө тэднийг нэгэн нөмөрхтэй зүйл зогсооно. Энэ бол үхэл байв. Энэ нь түүнд хууртагдсан юм шиг санагданаа. Учир нь өмнөх аялагчид бүгдээрээ голд живэн үхдэг байж. Гэвч үхэл зайл гаргаад тэдний ид шидийг магтсан дөрөв зүйл нь үхлээс бултахаар ухаалаг байсныхын төлөө шиг нь хар болдог. Хамгийн ахмад нь хизээж оршиж байгаагүй хамгийн хүчрхэг савааг хүсдэг. Иймд үхэл хөгшин модноос хэсэг хнийг аваад түүнд саваа хийж өгдөг. Харин дунд ах нь үхлийг улам басамжилж түүнээс үхсэн нэгнийг амьдруулах хүчийг говь. Ийхүү үхэл голоос чулуу аван түүнд өглөө. Эцэст нь үхэл хамгийн бага дүүрүүн харахад даруй залуу түүнээс үхэл дагуулахгүйгээр хаашаа чамаагүй явж чадхаар зүйл хүсдэг. Үхэл түүнд өөрийнхөө үл үзэгдэх нөмрөгнөөс тастан өглөө. Том ах нь хөгшин модны саваагаар дайснаа устгана. Хит их хүч чадалд донтсон тэрээр өөрийнхөө хүч чадлаар өнгөрөхөд түүнд атаархсан нэгэн шидтэн түүнийг хороодог. Ингээд үхэл том ахыг нь авна. Хоёр дахь нь гэртээ харж гэрлэх гэж байсан бүсгүйгээ үхлээс амьлуулахад түүний өмнө гарч ирдэг. Удалгүй эмэгтэй уйдхар гүнэгт автан амьдын ертөнцид оршихоо болчихдог. Гударсан дунд ах нь хайртай бүсгүйхээ араас очихоор өөрийнхөө амийг хорлдог. Ийхүү үхэл хоёр дахь ахыг нь авчихлаа. Баг дүүгийн хувьд үхэл түүнийг олон жил хайсан ч олж чадаагүй. Тэрээр хөгшин насанд хүрч нөмөргөө тайлан хүүдээ өгдөг. Тэрээр үхэлтэй мэдлэн түүнийг даган явлаа. Лунагийн аав: "Эдгээр нь үхлийн хөндийн тэмдэг. Уучлаарай эрхмээ. Би одоо сайн ойлгохгүй байна." Лунагийн аав тэдэнд зурж харуулнаа. Хөгшин модны саваа, дэлхий дээр байдаг хамгийн хүчрхэг саваа, амьдруулагч чулуу, үл үзэгдэгч нөмрөг. Хамтдаа тэд үхлийн хөндийг бүрдүүлдэг. Хамтдаа тэд үхлийн мастрыг илэрхийлдэг. Гэнэт Лунагийн аав сонин ашлаад эхэллээ. Тэднийг явах гэхэд нь Лунагийн аав: "Та нар явж болохгүй" гэж хашгираад хаалгаа дараад охиныг нь үхэл идэгчд авсан тул тэднийг Волдемортод матснаа хэлэх болно. Үүнтэй зэрэгцээд үхэл идэгчд ирнэ. Тэдэн рүү дайрах үед манай гурав ойр ороод зүхтаачхна. Ойд тэд хөлсний ангуучдтай таарч бас л зүхтаж чадлаа. Баригдахаа мэдсэн Хермоны Харигийн нүрийг танихдахын аргагүй болгодог. Хари энэ үед дахин нэг зураглал хардаг бөгөөд Волдеморт хөгшин модны савааг хайж болохыг мэддэг. Ангуучдын ахлах нь сэжиг аваад тэднийг шууд Белатрикс Лестрейнж дээр хүргэж өгнө. Белатрикс Хариг Дракод харуулнаа. Түүнийг таних эсхийг нь асуухад Драко түүнийг таньж байсан хэдий ч Хариг маттдаггүй. Белатрикс элдийг харуулад ангуучдаас булан авч
тэднийг гэрээсээ хөөлөө. Харин Рон Хари хоёрыг гянданд хийгээд Хермоныг авч үлдээд элдийг хаанаас олсныг нь асуух болно. Тэр хоёр гянданд Лунатай таарнаа. Хари өнөөх толиндоо харж тусламж гуйхад Добби гарч ирээд тэднийг авч явна. Хари Рон хоёр дээшээ гарч ирэхэд Белатрикс өөрийнх нь сейфэнд хэн орсныг Эльвээс асуугаад уурлаж байна. Белатрикс элдийг хулгайлаад сейфэндээ хадгалж байсан юм байна. Хөөрхий Хермонигийн гарн дээр бузар цуст гэж сэлжээ. Манай хоёр тэдэн рүү дайрч үхлийн эзнийг дуудахаас өмнө Доббигийн ачаар Хермоныг амжилттай аварнаа. Таныг айлф. Чи намайг бараг алга шахлаа. Добби хэнийг ч алдаггүй. Добби зөвхөн бэртэх эсвэл хүнд гэмтээдэг. Чи яаж шидтний савааг булаач чадваа? Чи яаж эзэн хүний эсрэг зогсож чадаж байна? Доббид мастер байхгүй. Добби бол эрхчлөөд эльф. Бас Добби Харри Поттер болон түүний найзуудыг аврахаар ирсэн гэж хэлээд шилжих үед Лестрейнж тэдэн рүү хутга шидээд үлдлээ. Тэд нэгэн далайн ирэг дээр эсэн мэд гарч ирсэн ч Добби харин хутганд оногчхож Харри Доббигийн төлөө ихэд гашууднаа. Ингээд Добби нас барж Харри түүнийг оршуулна. Булшин дээр нь эрхчлөөд эльф гэсэн үгийг сэллээ. Энэ үед Волдеморт хөгшин модны савааг Дамблдорын булшнаас хулгайлснаар кино маань дуусах болно. За тэгэхээр манайхан санаа зовлтгүй дараагийн ангийг нь та бүхэндээ яг л 7 хоногийн дараа хийж хүргэх болно. Бас та хэдийгээ лайк дараа энтер гэж зовоохгүй. 7 хоног сайхан хүлээж угаад бүгдээрээ Харри Поттерт суврлаа. Дуусгацгаая. Киночуд байлаа.